Тайван байж чадвал яриа өөрөө таны өмнө бөхийгөөд эхэлдэг. Өөрийгөө ярьслаханд орж ирнэ төсөөлөл л дээ. Танаас асуулт асуулаа, буцаагаад хариуллаа. Тэгсэн чинь эсрэг талын чинь үн чинь нэг дуурахгүй нэг хэсэг чимээгүй суучдаг штеп. Тэр үед таны дотор зөөлөг гэж би хангалттай яриаг юм байна. Нэмэт хэлэх хэрэгтэй юм байна гэж бодоод мөрөжлүүлээд ярьдаг. Чимээгүй байх чинь хоосон зүйл ерөөсөө биш шүү. Хэрвээ харилцаж байгаа хүнд чинь нэмэлт асуулт байгаа бол өөрсдөө асууг л да. Тийм учраас тэр нэг тайван, чимээгүй, дууга тэр зайг дүүрэх гэж яарах ерөөсөө хэрэггүй. Харин нэвтэйхэн харьцаа сурч байгаа юм. Өөр нэг жишээ байна. Хэнийг үн чамтай ярьж сууж агаад өгүүлбэрээ зогсоолоо гэж бодъё. Шууд хариулах гэж битгий яар. 3-5 секунд зүгээр хүлээ. Зүгээр тайван хүлээж. Магадгүй тэр хүн өөр зүйл бодож ээж болно. Эсвэл илүү чухал зүйл хэлэх гэж бас болно. Тэгэхээр энэ нэг дууга, чимээгүй байдал үргэлжил хүч байдаг. Гэхдээ би заавал хариулах ёстой гэж шууд хариул холбогдох боломжоо алдна. За нэмээд өөр ичнэг хүч хадгалагдхаа болно. За хяналтаа хүртэл гартаа авч чадхаа болж эхэлдэг.